Амар мэнд байцгаана уу? За өнөөдрийн ярих сэдв маань айдас сэдвийг сонголоо. За айдас гэдэг маань маш олон зүйл дээр тулгардаг. Ер нь бол би урдны контентууд дээр ярьсан байгаачлан бүгдээрээ л ер нь бага наснаас бас үүдцэн байна гэж ойлгож байна. Надад бол энэ айдас түгшүүр гэдэг зүйлс маш ихээр тулгарч явж исэн. За энэ юун дээр гарч ирж исэн бэ гэхээр ажил төрөл дээр, өөртөө итгэл дээр аливаа нэг зүйлийг хийхдээ дандаа л айдас түгшүүр мэдрэгдэж ингэж ийм байдалтай байлаа. Бас хүмүүстэй харилцахдаа маш их айдастай ярьдаг байлаа. Тэгээд ер нь бол ярих яриандаа хүртэл айдастай буруу хэлчих болов яаж бол гэсэн дандаа айдас эргэлзээ дандаа төрж идэг юм байна. Тэгээд энэ маань миний амьдралд ер нь бол бага наснаас ахуулаад 23 онд хүртэл явсан байна. Тэгээд би бясалгал хийснээсээ хойш би айдсыг маш ихээр олж таньсан. Би тэр бүх надад бол маш олон шарах байсан юм байна. Сэтгэл зүрхэндээ маш их шарахыг тээж байж исэн юм байна. Далд хумсартаа маш олон шарахыг тээж исэн байна гэдгийг би 23 оноос хойш бясалгал хийх хугацаанд би олж таньж нээлээ. Тэгээд энэ айдас гэдэг зүйл дандаа надтай цуг олон жил явж ямар нэг зүйл дээр харилцаа, гэр бүлийн харилцаа, ажил төрлийн харилцаа аливаа ямар нэг зүйлийг ингээд шинээр хийлээ гэхэд айдас түгшүүр их мэдрэгддэг байлаа. Тэгээд энэ айдсыгаа би олон жил өөрийгөө ер нь миний бага нас нэлээд л бас өөрийгөө маш их болгоглож исэн гэж ярьж исэн. Тэгээд томроод ирэхдээ бас айдас маань цуг яваад ирэхээр хүний нөгөө характер нөлөөлөд ирэхээр бас маш хүнд болж ирдэг юм байна. Тэгээд хүнд болно гэдэг нь одоо хүмүүс итгэлээ алдах ч юм уу ямар нэг байдал айдас ихтэй хүн чинь ямар нэг зүйлийг зөв хийхээсээ илүү дандаа эргэлзэж бусдыг дандаа ингээд айдсаараа хардаг болчихдөг юм байна. Энэ айдас гэдэг сэдв маань маш том сэдв байна. Тэгээд надад бол маш ихээр тулгарч исэн. Би тэгээд энэ айдас түгшүүр энэ бүхий л сөрөг зүйлсүүдийг би бясалгал хийснээрээ өөрөөсөө ингээд таних ойлгож чадсан юм аа. Тэгээд одоо бол би ямар нэг зүйл орж ирсэн ч айдастайгаар хүлээх бус өөрийгөө маш сайхан таймнаар ингээд урсгалаараа хүлээгээд авдаг. Ер нь иймэрхүү зан чанартай болчдөг юм байна. Тэгэхээр энэ сөрөг итгэл үнэмшил болчихсон энэ айдас түгшүүрийг өөрөөсөө ер нь тавьж уулах нь их зүйтэй юм байна. Ямар нэг зүйл дээр хүний ингээд зүрхэнд тушаа дандаа айдас мэдрэгдэж сандарсан, твдсэн, яарсан тийм нэг айдсууд тэгээ бодлороо хүртэл өөрийгөө айдас автуулдаг тийм зүйлсүүд их байдаг юм байна. Энэ бүхнийг ер нь таньж ойлгож ухаарч ер нь өөрөөсөө сулдаж явуулах маш их зүйтэй юм байна. Миний амьдралд надад бол маш ихээр тулгарч исэн. Би энэ бүхий л зүйлсийгээ би өөрөөсөө олж нээгээд тавьж уулж чадсандаа маш их талархаж явдаг. Тэгээд намайг бас ийм гоё гэгэрлийн замд оруулсан анхны багш нартаа маш их талархаж явдаг. Тэгээд одоо ингээд өвд ээцүүдтэйгээ холбогдоод өөрийнхөө сүнсэнд оршуудаа ингээд холбогдож явдагтаа маш их талархаж явдаг. Тэгээд ер нь бол хүн гэдэг бодгал болол ер нь энэ сөрөг итгэл үнэмшлээсээ дамжуулаад өөрийгөө маш их сэтгэл санаагаар болон үйл хөдлөл дээрээ хүртэл дандаа айдсыг дагуулж явдаг юм байна. Тийм болох дээрээ энэ бүхнийг өөрөөсөө ер нь ингээд тавьж явуулах нь зүйтэй юм аа. Өөртөө ажиллах нь чухал юм аа. Тэгээ бясалгал гэдэг зүйлсийг өөртөө төвлөрч хийж чадсанараа энэ бүхнийг би өөрөөсөө тавьж явуулж чадлаа. Тэгээд энэ сэдв маань ер нь бяцхан товчхон ч гэсэндээ та бүхэндээ маш сайхан мэдээлэл болсон байхаа. Тэгээд тийм болохоор та бүхэн маань өөртөө бас айгүй нэлээд тулгарч өөртөө ингээд тулж бясалгал хийж дотоод оршихоороо илүү гүн рүү орох хэрэгтэй байна. Миний хувьд бол маш олон зүйлсийг би олж таньснаа ингээд та бүхэндээ ингээд контент болгоод явуулаад байгаа гэсэн үг. Тэгэхээр би энэ бүхнийг олж таньсан. Тэгэхээр та нарт ч гэсэн гарц гаргалгаа байдаг юм шүү. Өөртөө жоохон цаг гаргаараа, өөрийгөө хайрлаараа тэгж чадах юм бол бүхнийг таних боломж болцсон байдаг юм байна гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Тэгээд та бүхэнд иймэрхүү айдас янз бүрийн сэтгэлийн айдас байсан бол комент хэсэгт бас бичиж үлдээвэл их гоё сайхан байх болно. Тэгээд бусдад бас түгээгээрэй, лайк, subscribe дараарай. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.